Монголчууд амар их бусдад зөвлөдөг болсон байна л да. Ингээрэ тэгээрэ гэл те. Зөвлөх амархан байгаад байна л да. Өөрөө хэр хэрэгжүүлдэг бол гэдэг чинь хамгийн чухал те. Тэгэхээр та өөрийнхөө хувийн санхүү, өрхийн санхүү, эрсдлээ яг хов хүн дээр яаж удирдах явж гин, гэр бүлийн санхүүдрүүд ямар философи те баримталт юм бол тэр тухай сонсоор санагдлаа. 4 оны 7 сард манай ууган хүү төржсэн л доо. Тэгээд би хүүгийнхаа нэр дээр хоримтлал нээж эхэлсэн. Тэгээд өөрийнхөө цалингаас автомат шилжүүлгийн үйлчлэгээ гэж байдаг. Standard order гэдэг. Миний цалин тухайн үед 60,000 төгрөг байсан. Би 8,888 төгрөгийг нь автоматар цалин буух болгоно миний хүүгийн данс руу орохоор ийм гэрээ байгуулж явж ирсэн. Үлдсэн мөнгөөр нь би яаж игээд хүргээд амьдраад ирсэн. Тэгээд бас нэг зүйл баримталж ирсэн. Одоо монголчууд мань хүүхд төрлөө нэг 7 хоногийн дараа угаадаг, сарын дотор угаадаг шүү дээ. За ингээд ах дүүнэр нь ингээд мөнгө төгрөг өгдөг. За цагаан сар болдог, шинжил болдог, хүүхдийн төрсөн өдөр болдог. Янз бүрийн баяр ёслол болоход хүүхдэд ингээд ах дүүнэр найз нөхд мөнгө төгрөг бэлгэлдэг. За би үнэхээр үнэнчээр хүүхдийнхаа ийм одоо мөнгнүүд нэгч гар хурж үзээгүй. Бүгдийг нь аваачаал данс руу нийдэг. За жоохон том болоод ирхэн гоо. За миний хүүгийн шинэ жилийн мөнгө, ёолхны мөнгө тэдэн төгрөг болсон. Аав нь ингээд данс руу нийчлээ. Хуулга нь энэ байна гэд хуулгыг харуулдаг ч юм уу тий. За сүүлд усаас хүүхдэд мөнгө олгож ирсэн. Анх 3,000 төгрөг өгжсэн. Дараа нь 10,000, 20,000 болсон. Сүүлд ковидын үеэр бүр 100,000 төгрөг өглөө шүү дээ. За энэ мөнгнүүдийн бол ёстой гар хурж байгааг. Бүгдийг яг дансанд нийжсэн. За дээрэс нь өөрийнхөө цалингаас боломжоор хоримтлал хийсэн. За манай хүүхэд өнгөрсөн оны 20 оны 7 сард 18 нас хүрээд оюутан болсон. 18 жилийн турш хоримтлуулсан мөнгийг нь би бахархалтайгаар за ингээд аав нь чиний төлөө 18 жил цуглуулж энэ мөнгийг би олголоо, хоримтлууллаа. Би чамд энэ мөнгийг өгж байгаа. Тэгэхдээ чамд өгч байгаа гол зүйл нь энэ сахилах батыг, энэ хүмүүжлийг, энэ санхүүгийн боловсролыг чи амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж бахархалтайгаар өгч ирсэн. Дараагийн хүүхэд маань одоо 17 хүрэх гэж байна. Тэрний дараагийнх нь 12 настай. Яг адилхан зарчмыг би 3 хүүхдээрээ хэрэгжүүлж явж байгаа. Энэ бол үнэхээр одоо жилийн өмнө тийм бахархалтайгаар хүүхдтэй тэгж хоримтлалыг нь өгжсэн сайхан мэдрэмж юм лээ. Аав болж эцгэх болсон хүний хувьд бол нэг зүйлийг хэлэхэд би 16 оны хүртэл өөр дээрээ хоримтлахөө явж ирсэн. 16 оны хүртэл. Яадаг байсан гэхээр зэрэг угаасаа л мөнгө төгрөг хүрдэггүй байсан. Цалин мөнгө ингээл амьдралын хэрэгцээ шаардлагад хүрдэггүй байсан. Тэгээд би өөрийгөө юу гэж тайвшруулдаг байсан бэ гэхээр зэрэг үгүй чи хангалттай л 3 хүүхдээрээ хоримтлал хийж гин, энэ амьдралаа босгож гин, энэ байрны зээл төлж гин, тэр машины зээл төлж гин. Үгүй чи хангалттай л биш үү? Одоо чи яаж өөр дээрээ цалин хүрэлцэхгүй хахад хоримтлал хийх юм бэ гэл ингээл өөрийгөө тайвшруулаад яваад байдаг байсан. Тэгээд би нэг Шпракаса Монголиа гэдэг нэг төслийн Монгол гэх одоо сургагч багшаар томилогдоод сургалтанд суугаад тэндээс би нэг зүйлийг ойлгосон. Гэхдээ ерөөсөө л хоримтлал хийгээвэл автоматар л татуулах юм байна. Хизээш хүн өөрөө сайн дураараа хийдэггүй юм байна. Тэгэхээр хүүхдээ хэрэгжүүлж байгаа арга өөр дээрээ бас хэрэгжүүлээгээд яг өөр дээрээ данс нэгээд ингээ хэрэгжүүлж гисэн. Одоо 16 оноос хойш гэдэг чинь 7 жил нэлээд чамгүй хоримтлалтай болсон байна. Даатгалыг би яагаад авдаг вэ гэхээр зэрэг хүүхдүүдтэй тэгж хийсэн хоримтлалаа нэг өдөр бусдын машиныг хохирочлоо гэдээ аваад өгмөргүй шүү дээ. Тэ? Арай гэж өөр дээрээ 16 онд хадгаламжтай болчоод тэрийг ингээд өсгөө явж идэл амьдрал гинтийн юм болчлоо. Нөгөө цуглуулсан хадгаламж аваад өгчмөргүй л шүү дээ. Тэрийг энэ санхүүгийн үйлчлэгээ байна, даатгал гэдэг үйлчлэгээ байна. Тэрийгээр нь шийдчихэл та тий. Монголчуудаа хоримтлалтай болоороо хоримтлалаа хамгаалахын тулд даатгалын үйлчлэгийг бас аваад сураарай л гэж захия да.